За танд энэ өдрийн мэнд хүргэе. За та өөрийгөө танилцуулаач. За намайг Цэрэн Жаргал гэдэг. За би эмчилгээний номтой боловч гэдэг төрийн бас байгууллагыг үндэслэгч. За манай энэ төрийн бас эмчилгээний номтой боловч гэдэг төрийн бас байгууллага манайх 2019 оноос хойш үйл ажиллагаагаа явуулаад за нийт улс хөдөө орон нутгийн хэмжээнд 10,000 гаруй за хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх хүслэг зөвлөгөөнд хамруулад ингээд үргэлжлүүлээд явж байна. За энэ удаад танай аймагт хүүхдүүдэд санал өгсөний дагуу за тэгээд сургууль цэцэрлэгээр ингээд нэг 600-700 бат хүүхдийн үзлэг онцлог хийгээд ингээд дуусч байна. Сүүл нь одоо танай цэцэрлэгээр л дуусч байгаа шиг байна. За ингээд энэ олон хүүхдүүд ингээд үзлэг шинжилгээ хийгээд явж хаад ер нь хүүхдүүдийн энэ хөлийн хөгжилд ажиглагдж байгаа сул талууд юу байна? За одоо энэ хүүхдүүдийн хөл тавхай гэдэг номны хөгжил гэдэг маань бол өөрөө төрөлхийн одоо 2-оос 2.5-аас дээш 5-наас 6-наас хүртэл бүрэн хөгжчихсэн байх боломжтой нас байдаг. Тэгтэл хүүхдүүдийн маань дийлийнхэн за нэг 75-аас 85% юм уу ер нь хавтгай тавхай ихэнх байр суурийг нэзлээд өөрөөр хөгжих боломжгүй болтон тийм дотгошоо гიშгэлтэй хүүхдүүд ихэнх нь онцлогдож байна л да. Тэгээ нөгөө нэг ингэдэг чинь эцэгчүүдийн хувьд бол нөгөө манай хүүхд угаасаа нэг ингэж X гişиг юм аа ч юм уу тий эсвэл одоо ийм юм аа манай удмаараа ийм ч юм уу ингээд төдийлөн энэ номонд бол ач холбогдол үүдгүй тий тэгэхээр энэ сул талд нь ерөө ирээдүйд хүүхдийн биеийн хөгжил одоо тэр бие махбодын чадварт нь ерөө нөлөөлдөг юм уу нөлөөлөл одоо ер нь яаж нөлөөлдөг юм бол за энэ хөл бол одоо энэ хөлний тавхай улан нумжалт гэдэг юм уу үүснээрээ хүүхэд өөрөө үсрэх хараахгүй халахах гэдэг одоо энэ биеийн ямар нэгэн хөдөлгөөн тулгуур эрхтэн дээр авч байгаа ачааллын хэмжээг жиг дөөртөөр шингээгээд бусад эрхтэнд ямар нэгэн эрсдэл үүсгэхээс хамгаалж идэг тулгуур эрхтэй. Тэгтэл энэ одоо манайх удамшлих байдаг би ингэж гიშгдэг ингэдэг гэдэг ихэнх нь тэгж хэлээд тэрийг орхигдуулж болохгүй гэсэн үг. За орхигдуулж болохгүй нөөрэө засагдах бүрэн боломжтой. Манайх одоо удамшлих хэмжээнд засагдахгүй гэдэг ингээд орхиж болохгүйгээр нөөрэө засагддаг буюу практик дээр ингээд нотлогдоод баримтжаад одоо ингээд судалгаад одоо над дээрээс хяналтаа явж байгаа хүүхдүүдээс ихэнх нь тийм хүүхдүүд бас байдаг. Тэгтээ нөөрэө жилийн хугацаанд засах юм уу за жил 5 сарын хугацаанд засагдах юм уу гэдэг нь бол тухайн хүүхдийн өөрийнх нь хөгжлийн үйл явцаас шалтгаалж байгаад энэ өөрөө хөгждөг хэвийн болдог зүйл гэсэн. За яг энийг засахгүй явснараа яадаггүй гэхээр хүүхдийн тулгуур эрхтэн маань өөрөө хөлийн тавхай нумжил гэдэг юм уу үүсээгүй шагаа шил бөвдөг гэдэг тулгуур эрхтэн доороос авахгүйлаад дээшээгээ толгойн одоо энэ орой хөзөөний энэ орой нуглам хүртлээ өөрчлөлт орж идэг. За энийг мэдэхгүй цааш явснараа дотор эрхтэн нөлөөлж идэг гэдэг энэ нумжилт гэдэг юм өөрөө тулгуур эрхтний бүхэлд нь хамгаалагаагүй үүдэлтэй бүхэлд нь өөрчлөлт оруулаад энэ өөрчлөлтүүд өвдөл зөөгөргээд бүх юмуд ингээд нэмэгдэж илэрж идэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр заавал хамгаалж нэг нумжилт гэдэг юм үүсгэсэн байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр ингээ нөгөө нэг эцэгчүүд ингээ дийлэнхтэй зөвхөн одоо энд бол хөлөнд үүсэж байгаа асуудал гэж хүлээж аваад байгаа байхгүй тий. Гэтэл ингээ бүх биеинд нөлөөлдөг юм байна. Тэгвэл одоо нэгэнт ингээ номгүй болсон ч юм уу эсвэл одоо номгүй болохоос сэргийлэхийн тулд ерөө ямар одоо дасгал хийх юм хамгийн ингээ одоо гэрт байгаа юмнуудаар одоо ямар ч хэрэгжүүлэх одоо ажлуудыг хийх боломжтой вэ? Тий. За одоо ингээд сүүлийн үед за магадгүй нэг 2 жил за 2-оос 3 жил ч юм уу би ингээд ажиглаа сургууль цэцэрлэгүүдээр ингээд очиод үзэхэд яаж нэг гэхээр эцэгчүүд маань хамгийн эхлээд нэгдүгээр хүүхдийн хөдөлгөөнийг хязгаарлаад байна. За тэр юугаар хязгаарлах гэж байна уу гэхлээр ихэнх нь ингээд нөгөө нэг алхалтыг маш богино хугацаанд тий зөвхөн сургууль цэцэрлэг дээр алхахдаг гэртээ ингээд хэвийн хэмжээнд алхахдаг ачаал даах үс хэмжээний ачаал өгч тулгуур эрхтний бүхэл нь ачаалуулж чадахгүй одоо нэг машинаар зөөгдөгч гэдэг юм уу гэр нь ойрох юм чи өрөөж тэрвэрж явдаг ч гэдэг юм. За манай хүүхдийн хөлн үүдээд алхаж чаддаггүй нэг тэрвэргээд уйлаад идэг. Тэгэхээр ингээд тэрвэрээд явчихдаг гэдэг ийм шалтгаан зөөрөдлээ. Тэгэлгүйгээр тэр тулгуур эрхт өөрөө ачаал аваад тодорхой хэмжээнд ядраад булчингийн тогтолцоо өөрөө ингээд хөгжөөд тулгуур ясандаа ингээд нөлөөлөд байж хахад хүүхдийн хөдөлгөөний хэтэрхий ингэж бүгцэлж хязгаарлалтанд холбоотойгоор нумжилт гэдэг юм өөр үүсэхгүй оройд хандлагатай бас тийм шалтгаанууд гарч ирж байна. За гэрийн нөхцөл яаж засах вэ гэхлээрэ гэрт нь ерөөдөө тохирсон хэмжээний таавчиг стандарт таавчиг за нумтай гутал тиймэрхүү юмнууд бол гэрийн нөхцөлд хэрэглэн цэцэрлэгт хэрэглэн гадуур сургууль ер нь алхам тутамдаа өдөр тутамдаа тэрийг дотгошоо гიშгэлт өгөөд нэгэнтээ хүндэрчих хүүхдүүд бол тогтмол тэрийг хэрэглэнэ. За эрүүл гიშгэлттэй байжгаад хүүхдийн нумжалтын хэмжээ өөрөө доошо буудаггүй алддаггүй гэвэл алддаг. За тэрийг болохоор за манай хүүхдийн ном өөрөө ингэж хөгжсөн юм чинь ингээд орхигдуулах тохиолдол үүдэг. Тэгэлгүйгээр хараа хяналттай тэр өөрөө бэхжээд чангараад доошоо буухгүй байх тодорхой хэмжээний хугацаа байгаа байхгүй. Тэр хугацаанд нь хүүхдийг хянаа явуучих юм бол нумжилт гэдэг юм өөр тэгж хурдан буухгүй цул хөгжсөн номон дээр маш хэмжээний давтамжтай ачаал аваад тал тэр өөрөө доошо буучаад байгаа учраас эцэгчүүд маань ер нь л
баг наснаас ахгуулаад нумжилт гэдэг юм уу үүс юм хүмүүсэг юм яах вэ гэдэг хяналт хийгээд явчих юм бол ер нь нүүр өрчин сэргийлэх бүрэн боломжтой байдаг гэсэн. За ер нь нөгөө нэг аль болох одоо баг наснаас нь тэгээд дээрээс нь нөгөө давтамжтай үзүүлж одоо номжилт нь ямар байна тий хөлийн хөгжил нөгөө булчин нь ямар байна гэх мэтээр үзүүлэх хэрэгтэй гэж тэгж штэ. Тэгвэл яг тэр хүүхдийн номны хөгжил, булчингийн хөгжил тэрийг одоо яг хэдэн наснаас эхэлж үзүүлэх, хэдэн наснд хөгжсөн байх ёстой юм. За тэгээ ерөнхийдөө одоо жил нэг удаа үзүүлнэ ч гэдэг юм уу тодорхой давтамж юм гэж бол байгаа юу? За тэр тодорхой давтамж болохоор тухайн хүүхдээс янз янз байдаг гэсэн. Хүндэрсэн гიშгэлтэй за нэлээ нас юу яасан хүүхдүүд одоо юу яадаг гэсэн юм байна. Цаашаа нэг жил үзүүлээ засарсан хүүхд байна, 2 жил хэрэглээ засарсан хүүхд байна, 3 жил хэрэглээ засарсан хүүхд байна. Тэгэхээр энэ өөрөө тухайн хүүхдийн гიშгэлт аль ихээр өөрчлөлт орсон гэдгээс шалтгаалаад тэр тодорхой хэмжээний хугацаанд өөрчлөлт явдаг. За одоо би манд танай цэцэрлэгт ингээд ирээд хүүхдүүд үзэхэд за 5 сар болоод манай дэрж үзүүлээрэ, 8 сар болоод үзүүлээрэ. За жил шүү, жил 5 сар шүү. За нэг жилээс 2 жил шаардаж шүү гэдэг чинь хүүхд болгоно үзүүлэлт нь өөрөө байгаа учраас тэгж хянаад байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр хүүхд болгон дээр тэр болохоор яадаг вэ гэхээр яг өгсөн хугацаанд хянуулаад явах юм бол энэ хурдан засрах бүрэн боломжтой байна. Ер нь бол нөгөө нэг анхны үнслэг дээр одоо ном малан хөлийн хөгжил яаж илэрч байгаа тэрнээс шалтгаалаад хугацаа нь өөрөөр. Тэгвэл ер нь яг хэдэн наснаас ер нь эхэлж үзүүлвэл яг ингээ оновчтой юу гарах вэ? За одоо болохоор ингэ юм. Одоо хүүхэд маань ингээ яг тэнцвэрээ болоод хөдөлгөөнд ороод ингээ явж байгаа нас маань бол ер нь 2 нас. 2 насаас дээш нэг 2.5 гэхэд ер нь хүүхдийн маань хөлний номны хөгжил өөрөө энэ хэвийн хавтгай тавхаа юу. За энэ өөрөө цаанаас хөгжихгүй энэ хавтгай тавхаа юу гэдэг өөрөө ялгарч гаргадаг гэсэн. Хөлийн тавхайны хэлбэр нь өөр ямар байгаа, гიშгэл нь ямар байгаа гэдгээр ялгарч харагддаг гэсэн. Ер нь 2-оос дээш насны хүүхдүүд үзүүлэх бүрэн боломжтой л гэсэн онцлогдноо. За түрүүн болохоор нөгөө нэг хэрхэн одоо сэргийлэх вэ, чирэгжүүлэх вэ гэхэд бол нөгөө гутлын талаар их ярьж байна тийм гутал таавчиг. Тэгэхээр ер нь ямар хуу гутал сонгуул хүүхдэд их зүгээр байдгийг тэр талаар та зөвлөгөө өгвөл. За одоо ингэдэг манай эцэг эхчүүд болохоор ингэ цэцэрлэгийн хүүхдүүдэд яадгүй гэхээр цэцэрлэг дээр хөл нь халууцсан хөнгөн байх хэвээр, чигддэггүй байх хэвээр, хөлт нь эвтэйхэн байх хэвээр гэдэг шалгууруудыг нэгдүгээр тавьдаг гэсэн. За тийм байж болно. Гэхдээ тэр хүүхд гутал маань хэтэрхий хөнгөн байснараа, хэтэрхий зөөлөн ултай байснараа хүүхдийн одоо тэр хөлний уланд ирж байгаа ачааллын хэмжээг яадгүй гэхээр өөртөө шингээж чадахгүй хэтэрхий дөргөлтийг шингээж чадахгүй хөнгөн байгаад байна гэсэн үг байхгүй. Хөлийг өөрийн жигдхэн барьж чадахгүй хэтэрхий холбромтой байгаад байна гэсэн үг. За энэ шалгуурууд ерөөхдөө нэгдүгээр байж болно. Миний хэлээд байгаа одоо холбромтой байдал, хөнгөн байдлыг хасаад ажиж байгаа юм бол аль болох эрзэн ултай, шахалтай ултай, биетэй аль болох холборохгүй төрлийн байгаад юм бол хүүхдийн хөлний булчин өөрөө орчноо мэдрэг тэнцвэртэй алхаж гიშгэнэ гэсэн. Хитрхи хөнгөн байснаар холброол энэ нөгөө хааш яашаа гიშгээд ирэхлээрээ булчингийн тогтолцоор алдагдаад ирэхлээр л гიშгэл төр номжилт гэдэг юм өөр нь хойшин татаад байна л гэсэн. Тэгэхээр нөгөө олоо дийлэн хэсэгчүүдийн нөгөө сонгоод байгаа нөгөө нэг юун таавчигтай эрзэн таавчиг тэгээ дээрээс нөгөө дамаашигч гэдэг юм уу тэгээ нөгөө эсгий таавчнуудын төр бол ерөнхийдөө бас хүүхдийн хөгжилд бол нэлээд сөргөөр нөлөөлдөг байх нь тийм. За эсгий таавчиг байж болно. Эсгий таавчиг ч өөрөө яадгүй гэхээр биеийн дулааныг ингээ барьдаг, ингээ чиг татдаггүйгээ давуу талууд байдаг. За эсгий таавчиг байж болно. Эсгий таавчиг маань өөрөө хитрхи өргөн ултай, хитрхи өргөн хийгдчихсэн чөсөл чөлөөтэй байх юм бол энэ өөрөө эргээд бур болгочих чинь гэсэн хүүхдүүдээ. За домошк ядгүй гэхээр уул нь өөрөө хитрхи хөнгөн зөөлөн байдаг. Давуугаар хийгдсэн байдаг учраас хүүхдийн хөдөлгөөнийг чихтэй барьж өгч чаддаггүй гэсэн үг шүү. За тий. За тэгвэл одоо яг нөгөө нэг залуу эцэгчүүдийн нөгөө нэг сошиал орчноор ч юм уу мэдлэг мэдээлэл нь айгүй сайжирч байгаа шүү дээ. Тэгээ нөгөө хүүхдтэй айл болох номтой гутал ч юм уу номтой улавч энэ төр сонгох гээд байдаг тий. Тэгэхээр энэ тал дээр ер нь заавал одоо номны хөгжил сул хүүхдүүд тийм гутал сонгох хэрэгтэй юу? Эсвэл одоо ер нь хэвийн байсан ч гэсэн тэрийг одоо өмсөд нумаа одоо ямар нэгэн байдлаар одоо нөгөө нэг хэвийн байдал нь алдагдахаас хамгаалах хэрэгтэй юу? Тэр тал дээр. Одоо сүүлийн үед болохоор эцэг эхчүүд яаж юм гэхээр за манай хүүхд номтой л өмсгөл болохгүй. Номтой гутал авч хэрэглэн, номтой оловч авч хэрэглэн гэдэг ингээд ихэнх масс нь ингээд номтой гутал гэдэг юмруу хошуураад байна. Тэр буруу гэсэн. За номтой гутал гэдэг юм маань өөрөө ямар зориултаар хийгдсэн байдгүй гэхээр эрүүл гიშгэлтэй хүүхдүүдэд чиглэсэн буюу тэр гიშгэлтийг тодорхой хэмжээнд өөрийн барай доош халтахаас сэргийлсэн тийм эмчилгээний гутлууд яагаад. Тэгтэл нэгэнтээ өөрчлөлт өгөөд номжилт өөрөө үүсэхгүй байгаа. За дотгошоо гიშгэлт маасаараа доошоо буучсан хүүхдүүдэд бол тэд нэр хизээч үйлчлэхгүй. Яагаад гэх юм бол тэр өндөрлгөөний стандарт бус зөвхөн урьдчилан сэргийлэх зорилгоор хийгдсэн байгаа учраас тэрийг оншин дээр тодорхойлж иж улууч хэрэглэх үү, гол хэрэглэх үү гэдгийг сонгохгүй болвол ташраараа
100 зай баригчтай, тийм чиг баригчтай, хүлний хөдөлгөөний хязгаарласан тийм гутлууд ерөөс хэрэглэгдэхгүй. За тийм дотороо ном өөр стандарт бос байдаг учраас хэвийн эрүүл гашигтай хүүхдүүд хөвчлэн чиглэгдсэн байдаг учраас тэр тийм хүүхдүүд хэрэглэнэ. Тэгэхээр эцэг эхчүүд маань нумтай гэхээс илүүтэйгээр уланд нь сайн тэнцвэрийг олдог, дөрвөн тал руу тэнцвэрээ олдог, шагалтай болтой биетэй ийм гутал олчих юм бол энэ өөрөө хөгжөөд явчих бүрэн боломжтой гэсэн үг байхгүй. Нумтай гутал улууч маань бол ерөнхийдөө бол зөв. Гэхдээ яг эрүүл нумын хөгжилтийн хүүхдүүд бол сонгох хэрэгтэй юм байна тийм ээ. Эмчилгээний нумтай улууч гэдэг юм маань болохоор стандартаар тэр өндөргөө нь өөр байгаад байгаа учраас тэрийг эрүүл бус гიშгээд хүүхдүүд хөвчлэн эмчилгээний нумтай улууч чиглэгдэнэ. Эмчилгээний гутал гэдэг байгаа юм бол яг л эрүүл гол гიშгэлтэй хүүхдүүдэд чиглэсэн буюу цаашаа хамгаалах яг эрүүлийг эрүүл төвшөнд нь барихад л хамгаалагдсан гэсэн үг байхгүй. За танд одоо энэ одоо подкастыг сонсож байгаа эцэг эхчүүд за олон нийт те магадгүй одоо нөгөө том өсвөр насны хүүхдүүд сонсож байгаа бол өөрийгөө ерөн хэрхэн хамгаалахын эсвэл одоо ямар нэгэн байдлаар өөх зөвлөгөө мэдээлэл бас та нэмэлт зөвлөгөө мэдээлэл өгөөч. За одоо яг нөгөө дөнгөж ингээд хөлд орж байгаа хүүхдүүдтэй эцэг эхчүүдэд зөвлөгөөд хэлэхэд бол хүүхдийг яг ингээд хөлд ороод юм төвшөөд явж байхад нь бол өөрийнх нь хөлөнд нь тохирсон эрзэнүүлтэй баг зэргийн зуудаатай гутал өмсгөж хөлд оруулна. Тэгвэл эцэг эхчүүд яадаг бол орчноо мэдэргүй зузаан амьстай юм уу бойтогтой тавхайг өөрийн ингээ мэдрэх боломж өгөхгүйгээр хөлд оруулаад ингээд бөөцөлээд байгаа юм. Тэр маань өөрөө номжилт гэдэг юм өөр оройт хандлагатай болгоод ирчихдэг гэсэн. Эсвэл бол яг бүтэн энэ нөгөө нүцгэн улаар нь шал тий одоо нэг уул хоёрын хооронд ингэ шүргэлцээр хэмжээний хөл нүцгэн байлга эсвэл бол тодорхой хэмжээний шахалтай болтой баг зэргийн 100 зайтай тийм стандарт гутал өмсгөж хөлд оруулаа. За яг хөлд ороод эхлэнгүүт нь эцэг эхчүүд манежн дээрс болгодог. За манеж гэдэг юм бол өөрөө тулгуурхны тэнцвэрийг нэг тал руу дуруу тишээ бариад өгч учраас манежнаас айл болох татгалзана. За яг хөдөлгөөнд ороод цэцэрлэгт яваад ирэнгүүт нь айл болох өөрөөр нь маш сайн алхуул бартаатай замаар за шатаар дэшээ доошоо алхуул өргөж тэрвэрж явахыг багасгах өөрөөр нь маш сайн алхуул. Ингээд ирэхлээр болчин өөрөө ажиллаад ирэхлээрээ тавхайн болчин өөр ажиллаад ирж ирэхлээрээ яадаг гэхээр шагаа шилбэ ингээд бүх юм өөрөө тулгуурхнээгээ харьцаад өөр доктортой болж эхэлдэг учраас номжилт гэдэг юм өөрөө хэвэн үрч эхэлдэг гэсэн үг байхгүй. За яг спортоор хичээлж байгаа хүүхдүүд чиглэлд хэрэглэхээр яах вэ гэхээр хэвийн байсан ном өөрөө татамж тавьчаал аваад ирэхлээр доошоо буудаг шүү. Тэгэхээр спортынхаа гутлыг зөв сонгоорой. Тодорхой хэмжээний хамгаалах төрлийн уловч гэж байдаг. Тэр уловчийг хэрэглээрэй, шагаан бэлхий хэрэглээрэй гэж зөвлөнө гэсэн. Тэгэхээр нөгөө нэг санаа амарч болохгүй л гэсэн үг юм шүү дээ. Нэг эсаар ингээд нөгөө нэг удаа үзүүчээл номын өгшил нь хэвийн байна гэсэн шүү дээ. Тэр чинь хайчдаг тийм юм бол ер нь одоо ингээд нөгөө за одоо манай хүүхэд ийм спортоор ингээд хичээлэх гэж байгаамаа. За ийм спортоор хичээлсэн ч хөл нь юм болоо ч гэдэг юм ийм хэсэг хүчүүд орж ирдэг. За хэрвээ танаа хүүхэд ямар нэгэн спортоор хичээлэлж эхлэх гэж байгаа бол тэр тухайн хүүхдийн хөлний номны булчин өөрөө үнэхээр тэр давтамжийг хамгаалж чадхаар хэмжээнд хөгжсөн юм уу гэдгийг нэгдүгээр шалгуулж. За хоёрдугаар гэх юм бол яг эрсдэл нь ямар байгаа юм. За ингээд хичээлэх юм бол аль хэр удаан явах юм гэдэг нь ер нь л оншилгоон зөвлөж хэл гэж хэлэх гээд байна гэсэн тийм. За мэрэгжлийн мэдлэг мэдээлэлээр эцэг эхчүүд олон нийтийг хангасан танд баярлалаа. За баярлалаа. Ажилд амжилт хүсье. За баярлалаа.